одоо энэ уур амьсгалын өөрчлөлт болоод байна шүү дээ. Орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол Энэ бол мэдээж хэрэг хоёр хүчин зүйлээс хамаарч байгаа. дэлхийн бөмбөрцгийн дунд ч одоо гарын температур одоо 1800 оноос сүүлийн 100 гаруй жил бол 0.100-ны 86 градусаар нэмэгдсэн байна. Нэгдүгээрт нь байгалийн өөрийнх нь ям ёсны өөрчлөлт. Энэ байгалийн одоо энэ геофизикийн энэ цикл дээр явж байгаа цикл дээр нэмээд геологийн дулаарлаас гадна энэ аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш ялангуяа хүн төрөлхтөн малтмал түвшийг ихээр ашиглах болж нүүрс ус төрөгчийн дутуу эслүүд бол нэмэгдэж эхэлсэн. за гол төлөөлөгч нь бол угаарын CO2 метан. бидний мэддэг юурийн галбын цэцэрлэг маань тэр динозаврууд маань ургамал маань нүүрс болох гэж хэдэн зуун сая жил зарцуулж тий бий болгосон юмыг вирусыг бид нар хэдхэн зуун жилийн дотор агаар мандал буцаага цацчихна гэдэг маань өөрөө ямар их хэмжээний тэнцвэрийг алдагдуулж байгаа. Арктик хойд мосын далайн мөс бол бүрэн гүйцэд бол хайллаа. Бараг 100 одоо жил одоо хүн төрөлхтөн ар мандалд энэ хүлэмжийг ялгаруулсан. Дэлхийд дахинд ийм өөрчлөлт болж байна. Тэгэхээр бол уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа нь үнэн. Энд бид нар бол цог хэмжээгээр бол бэлтгэлтэй байхаас өөр арга байхгүй. Байгалийн олон хэв шинж бүс бүслүүрийг багтаадаг Монгол улсын хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд нэн эмзэг 10 улсын тоонд багтдаг. Монгол улсын эдийн засаг, хүн амын амжиргааны ихэнх хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс ямар нэгэн хэмжээгээр хамааралтай байдаг. Монгол орны экосистем ирээдүйд ямар байдалтай болох вэ гэдэгт бас нэлийн судлаачид анхаарлаа хандуулж байна. За уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол оронд бол харьцангуй их өндөр байдаг. Тэгэхээр Монгол орны температурын өсөлт бол дэлхийн одоо бусад бүс нутагтай харьцуулахад бол харьцангуй одоо эрчимтэй өндөртэй бол гарч байгаа. Хаана хизээ юу эмзэг болж байгааг хариулж чадвал тэдний түүнд нийцсэн дасан цэцэг бодлогыг арга технологиуд бол санал болгож бололцоотой байгаад байгаа. Өнөөдөр энэ долларын эрчим хүч энэ байгалийн долларын өөрийнх нь жамаар явж байгаа энэ байгалийн энэ доллар мэдээж хэрэг зогсохгүй. Манай дэлхий гэдэг энэ нэг бөмбөрцөг дээр амьдрэх хүмүүсээ энд бол ямар нэг улс төрийн улс орны хил энд бол хамаа байхгүй. Энэ бол амьд ертөнц. Хүрээлэн буй өөрчлөлтийн талаар олон судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Энэ нь яг бидний амьдралд үнэхээр хэрэгцээтэй юу? Энэний үр дүн бид нар ашиглаж чадж гин үү? Автозамын төвжирэл улс төрийн маргаанаас давж харах цаг боллоо. Өнөөдөр цаас гэж нэрлэгдэх болсон шинжлэх ухааны үр дүн хэн нэгэн эрдэмтний насаараа хийсэн судалгааг алдаа багтаа шийдэл алсыг харсан зөв бодлого хэмээн үзсэн цагт хөгжлийн тухай бидний яриа цаашдын биелэлээ олох болно. Цэвдгийн алдрал. Уур амьсгалын дулаарл, за тэгэхээр уур амьсгалын хүүтэрлийг дагаад цэвдэг маань бол үүсэж бий болоод алдарч өгөө болж идэг тийм зүй тогтолтой байдаг. Бид бүхний хийж гүйцэтгэж байгаа цэвдгийн одоо 200 орчим мониторинг дээр хэмжиж байгаа температурын мэдээнээс харах юм бол цэвдэг хайлж гисч урсаж байна. Энэ дэлхийн бүх уулын одоо оргилын мөсөн голууд мөнгө цэвдэг ингээ хайлах юм бол юу болох вэ гэж. Олон жилийн цэвдэг, мөнгө цэвдэг, за тэгээд улирлын цэвдэг гэх мэтлэнгээр бол цэвдгийг бол янз бүрээр бичсэн байдаг. Цэвдэг дор их одоо ашигт малтмал байдаг учраас ашигт малтмалыг ашиглах зорилгоор улс орнууд судалж эхэлсэн. Ер нь бол дэлхийн 48 улс оронд цэвдэг тархсан гэж үздэг. Цэвдэг гэдэг маань бол хүйтэн мандлын нэг бүрэлдэхүүн хэсэг байгаа. Энгийнээр тайлбарж хэлэхэд бол 2 жилээс дээш орших газрын тодорхой хэмжээний гүнд оршиж байгаа хөлдөө хөрс чулуулгийг бол хэлдэг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын 24% нь бол цэвдэг тархсан байдаг. Энэ ерөөсөө экосистемийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болж байгаа хойд бүс нутгуудын ялангуяа. Тэгэхээр энэ маань өөрөө экосистемд яг ямар ач холбогдолтой вэ? Хэдийгээр цэвдэг одоо экосистемийн хувьд ач холбогдолтой боловч цэвдэг дээр барих барилга байгууламжид өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тооцож үзээгүйгээр барьснаас болж барилга байгууламж нь урж байна гэж бол үзэж болохоор ер нь бол манайд Монгол оронд бол 1960-аад оноос хойш бол өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээгээр бол цэвдгийн судалгааг бол хийж ямар хэмжээгээр өөрчлөгдсөн бэ гэдгийг бол өнөөдрийн байдлаар бол гаргасан байдаг юм аа. За ирээдүйд одоо гарч чулах өөрчлөлтүүд цэвдэн гисэд газар нь доошоо суугаад нуур үүсээд
Тэр нуур нь үүсэх процесс нь болохоор одоо хот тосгодыг бол одоо усан давтах үзэгдэл эрчимтэй явагдаж байгаа бол манай оронд бол цэвдэг нь алдраад бас байхгүй болохоор хэрвээ цэвдэг үгүй болвол гадаргын ус болон булагч мөн хатаж ширгэнэ. Энэ нь нүүдэлчин хүмүүст маш ноцтой асуудал юм аа. Намайг Матуро Ишикава гэдэг Японы Хоккайдогийн сургуулиас ирсэн. Монголд 2002 оноос эхлэн цэвдгийн чиглэлээр 15 гаруй жил ажиллаж байна. Миний судалгааны чиглэл бол цэвдгийн өөрчлөлт, цэвдгээс гарах ус болон цэвдгийн алдралаас болж өөрчлөгдөж байгаа гадарга зэрэг болно. Миний нэрийг Тимо Кумпула гэдэг. Би Зүүн Финляндийн их сургуулийн газар зүй болон түүхийн тэнхимийн профессор. Геоинформатикийн чиглэлээр мэргэжсэн. Одоогийн байдлаар би Финляндийн хойд хэсэгт мөн Оросын Пенинсулад цэвдгийн судалгаа хийж байна. Зайнаас тандан судлалын арга ашиглаж цэвдгийн өөрчлөлтийн олон судалгааг хийж гүйцэтгэсэн. Цаа буг сарлагын бэлчээрлэлт нь цэвдэг болон идэвхтэй давхаргад хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийх маш их сонирхолтой байгаа. Төвдийн тэгш өндөрлөгт энэ төрлийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Миний нэрийг Susan Crate гэдэг. Би Америк нэгдсэн улсын Виржиниа мужийн Жорж Мансоны их сургуульд антропологийн профессораар ажилладаг. Би Монголын бэлчээрийн газар ашиглалт болон цэвдгийн семинарт өөрийнхөө хувь нэмрийг оруулахаар ирээд байгаадаа баяртай байна. Миний бие сайхагийн бүгд найрамдах улсад 1992 оноос хойш судалгаа хийж байна. Бараг 30 гаруй жил тэнд судалгаа хийжээ. Эхний удаа би Монголд 1990 онд ирж байсан. Бидний мэдэж байгаагаар Монгол улс нь маш өргөн газартай. Тэрийг бэлчээр, хадлан, газар тариалан, хөдөө аж ахуй болон фермийн зориултаар ашигладаг. Бид энэ бүх хэв шинжүүдийг хэрхэн цэвдэгтэй холбогдож байгааг илрүүлэхийг зорьсон. Энийг зөвхөн нэг өнцгөөс харж болохгүй. Зөвхөн цэвдэг нь газар ашиглалтад нөлөөлдөггүй. Газар ашиглалт ч мөн цэвдэгт нөлөөлдөг. Энэ тал дээр илүү их судалгаа хийх шаардлагатай. Одоогийн байдлаар бид бүхэн Алтай улсад судалгааны талбай сонгон авч уур амьсгалын өөрчлөлтийг мөсдлөг, нуур, цэвдгийн алдралтай холбон судалж байна. Энэ бол маш чухал ажил бөгөөд эдгээр байгалийн бүрдэл хэсгүүдийн өөрчлөлтөд холбогдож ирээдүйд тулгарх бэрхшээл сорилтыг нутгийн иргэдэд ойлгуулах боломжтой юм. Ялангуяа нутгийн иргэдийн ус ашиглах хэлбэр, хэрэгцээ, шаардлага эдгээр байгалийн бүрдэл хэсгүүдийн өөрчлөлтөд холбогдож өөр төлөвт шилжих магадлалтай. Ялангуяа цэвдгийн алдралыг идэвхжүүлж, улмаар хүмүүсийн амьдрах орчинд хүчтэй нөлөө үзүүлж байна. Ийм болохоор ирээдүйд гарах өөрчлөлтийн талаар тухайн газрын иргэдтэй санал бодол солилцож хамтран шийдэх талаар ярилцах хэрэгтэй. Энэ нь газар ашиглалтын хэтийн төлөвийн талаарх бодлого тодорхойлох шийдвэр гаргагчдад хэрэгтэй юм. Манай хүрээлэнгийн цэвдэг судлалын салбар эдгээр асуудлын талаар Монгол орны газар нутгийг хамарсан иж бүрэн судалгаа явуулж байна. Цэвдгийн алдрал нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид энэ удаагийн дугаард уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цэвдгийн алдрал Монгол болоод дэлхийн улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа тэдгээртэй холбоотой асуудлыг тодруулахаар студид холбогдох эрдэмтдийг урьж байна. Дэлхийн хэмжээнд бол дулаарал, уур амьсгалын өөрчлөлт одоо ямар дүр зургаар бидэнд харагдаж байна вэ? Тэгэхээр энэ орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийн гол одоо юу гэдгийг шалтгаан бол одоо яг өнөөдөр бидний амьдарч байгаа энэ 90 үе бол геолог талаас авч үзэх юм бол яг дулаарлын үе нь 150 орчим жилийн одоо судалгааны материалыг ингээд үзэхэд бол огцом дулаарл бол явагдаж байна. Хоёр байдлаар явагдаж байгаа. Хэмжилт дээр бол тодорхойлогдсон байгаа шүү дээ, тийм ээ. Дэлхийн хүн төрөлхтний ялгаруулж байгаа хүлэмжийнхин одоо дэлхийн одоо дулаарлалт гэж ярьдаг уур амьсгалын өөрчлөлт байдлаар. За дараагийнх нь болохоор тухайн одоо орон нутаг бүсэд ажилладаг хүмүүсийн үйл ажиллагаа. Жишээлбэл одоо оймоо тогтлох, газрын дороотл, газар бүрхөвчийн дороотлыг бий болгох, мал өснөр бэлчээр хийх талхах, уул хорвоо гэх мэтчлэн. Бүр дөнгөж өнөө жил одоо сарын өмнө баруун Антарктидын хойг дээр нэмэх 18 градус хүртэл одоо аномалны тийм дулаарл боллоо. Дэлхийн глобал дулаарл бол явагдаж байгаа хамгийн одоо
дотоод жишээнүүд, сүүлийн үеийн жишээнүүд л дээ. Ямар ч эрдэмтэн, ямар ч судлаач, ямар ч улс төрч бол тэнд марах аргагүйгээр уур амьсгалын дулаар л бол эргэл буцтгүйгээр болж байна гэдэг бол тэр нь бол өөрөө тодорхойлоод өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ газар үрхөвчийн өөрчлөлт тухайн орон нутгийн энэ хүмүүсийн үйл ажиллагаа дээрээс нь энэ дэлхийн дулаарлалтын дэвсгэр одоо нөлөө гэсэн хоёр ийм нөлөөний нэгдмэл одоо нийлмэл байдлаар өнөөгийн энэ уур амьсгалын өөрчлөлт бол тодорхойлогдчихл явж байгаа гэж ойлгож байна. За Ларсны мөсөн тэнгис гээд баруун Антарктидэд байдаг мөсөн тэнгисээс бол 3 чудаа асар том мөсөн уулууд бол салж явлаа. Хамгийн ихнийх нь бол 2003 оны үед салж явсан Ларсн А гэдэг мөсөн тэнгис бол Бельгийн газар нутагта тэнцвүүс хэмжээний, Голландын газар нутагта тэнцвүүс хэмжээний одоо ингээд мөснүүд одоо сүүлдээ салаад өвчлөө. Тэгэхээр энэ бол дэлхийн дулаарлын нөлөө. Хүмүүс заримдаа бол орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт энэ палео уур амьсгал гэдгийг бол бас ялгаж ойлгож чаддгүй. За палео уур амьсгал гэж ярих юм бол хэдэн зуун одоо мянган жилээр бол яригддаг. За энэ уур амьсгалын өөрчлөлт бол одоо дэлхийн геофизикийн одоо шийдэл дэлхийн хэлбэлт гадаргуугийн одоо үндэсгийн хазаалттай холбоотойгоор яригддаг асуудал одоо хамгийн сүүлийн мөслийн үеэс эхсүүлээд мөслийн үе дулаарлалтын үе гэж ярьдаг. Ойрын ирээд үед за нэг хэдэн 100 жил цаатална. Усан гал үед хийнэ гэж. Энэ юутай холбоотой? Дулаарлалтай холбоотой. Цогсох гэж энэ бид дийлэхгүй. Энэ чинь өөрөө байгалийн жамаар явж байгаа мөслөг хоорондын дулаарлал. Нэг том мөслөгийн энэ үе дууссан. Дараа нь усан галуу зайлшгүй ирэх хэвээр, дараа нь дахиад мөсөн галуу ирэх хэвээр. За одоо энэ яг дараагийн усан галуураа орох энэ цаг одоо явж байгаа шүү дээ. За Антарктид твийн хувьд аваад үзэх юм бол одоо асар их энэ мөс бол хүн төрөлхтний ирээдүйд хэрэглэх цэвэр усны нөөц тэнд байна гэсэн. 78% шүү. Энэ бол маш их том тоо. Бид орчин үеийн уур амьсгал бол энэ одоо палео уур амьсгалаас бол ялгаатай зүйл. Хүн болгон дур дурааран гадаадын дотоодын хинчвэ газараа ухаад шороогоо болоод их юм бол одоо хэдхэн 10 жилийн дараагаар нутгийн маань ихэнх хэсэг ухсан нөх овоосын шороо болж хувирахад ойрхон байна шүү. Энэ бол том түгшүүр. Тэгэхээр өнгөрсөн бараг 100 жил хүн төрөлхтөн бол агаар мандалд бол хүлэмжийг ялгаруулж ирсэн. Тэгэхээр энэ орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт бол яа харахгүй энэ хүний үйл ажиллагаанаас угшилтай үүдэлтэй энэ одоо уур амьсгалын өөрчлөлт одоо мөнгө гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. За тэгээ нөгөө талдаа бас уур амьсгалын дулаарлын нөгөө нэг илтгэл зүйр нь болохоор нөгөө хүлэмжийн хий ялгарл. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагастай бол судлаачид энэ цэвдгийн гаралтай нуурын шаварлаг хурдснаас одоо тухайн метан хүлэмжийн химээ хэрхэн одоо ялгарч байгааг бол маш эрчимтэйгээр сүүлийн одоо 20-30 жилийн хугацаанд бол судалж тогтоосон байдаг. Жишээлбэл метан хий болвол нүүрс хүчлийн давхар эслээс бол 20 дахин дулаацуулах чадвартаагаараа бол одоо уур амьсгалын өөрчлөлт болон одоо бусад хүчин зүйлд нөлөөлөх одоо хор нөлөө бол маш өндөр байдаг. Өнгөрсөн 10 жилд одоо Монгол орны цэвдэгтэй бүс нутгаас ялгарж байгаа хүлэмжийн хийн харьцуулсан судалгаа хийсэн байдаг. Агаар мандалтай хүлэмжийн химээр бас одоо хэмжигд судалгаагаараа жилээс жилд бол ихсэж байгаа зүйл тогтоол ажиглагдаа гарсан байж байгаа тийм. Тэгэхээр энэ бол одоо ерөөсөө нотлохотой баталгаатаагаар хинж марахгүйгээр одоо уур амьсгалын дулаар явж байна гэдэг хүлэмжшөрөөс өөр аргагүй зүйл гэж. Тэгэхээр энэ бол бодит баримтууд учраас дэлхийн дулаар бол явж байгаа бол одоо хүмүүст бол ажиглагч байна л гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлт бол бүр харьцангуй удаан хугацаагаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн агуулмж ихснээс үүдэлтэй олон жилээр тогтсон горимд бол өөрчлөлт орохыг хэлнэ. Монгол орны температурын өөрчлөлтийг аваад үзэх юм бол 1940-од оноос хойш бол 2.3 градусаар өнөөдөр хүртэл дулаарсан байна. Дэлхийн бүх мөс айлах юм бол далайн түвшний дээшээгээ 68-70 м усан дээш халиад тийм ээ. Тэгээ далайн эргийн хотууд усан давтах нь шүү дээ. Далайн түвшнээс уур уршдаг одоо Москва, Ленинград, за Голландын Амстердам гэдэг хот байна. Одоо ингээд Япон мэдгч байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ улсууд бол яах вэ гэдэг асуудал бол аяндаа гарч ир. За ингээд хойд мөсөн далаа ус бол ингээд мөс хайлаад усны түвшин нэмэгдээд ирэхлээр баруун Сибирийн намдуур газруудад бол асар их ус орж ирж байна. Энэ бол өвлийн үйлрэлтэй хүлддэг. Одоо тэнд чинь нефтийн хайгуулгыгээд асар их одоо суурин амьдралууд бий болж итлээ тэр бол дахиж устж болох аюул бол
хамгийн биднэрт ойрхон жишээнүүд бол энэ бол байна л та. Одоо энэ ингээд мөс алга болчихно гэдэг бол хойд мөсөн дээр амьдрдаг байсан жишээлбэл цагаан баавгаан амьдралд бол тэнд амьдрдаг төрөл бүрийн биологийн төрөл битүүдэд бол шууд өөрчлөлтүүд оруулж байна. Флора фаунд бол өөрчлөлт оруулж байна. Эерэг нөлөөч бол байгаа, сөрөг нөлөөч бол байгаа. Энэ дулаалт гэдэг маань зөвхөн одоо юу гэдгийг дулаан температур нэмэгдэхийнээр биш, нэгдүгээр тал дээр хурд тунцны мөчлөг өөрчлөгдөж байна тий. Тэгэхээр одоо гангийн тохиолдох давтамж ихсэх гэдэг юм уу? Эргүүлээд нөгөө нэг үер болох давтамж ихсэн гэдэг юм уу? Тэгэхээр одоо үер болно, ган болно гэдэг маань өөрөө нэгдүгээр манай орны эдийн засагт шууд нөлөөлнө. Нөгөө малчт маань хэдэн малгүй болно тийм үү? Хоёрдугаарт гэвэл түрүүний хэлдэг нөгөө хит халалт. Энтэй үүдэлтэй бол шорон шуурганы давтамж. Гэл ингээд бол энэ шорон шуурганы давтамж маань нэгдүгээр түүний эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй байж байгаа. Эдийн засгийн хувьд байглаасаа нэлээд хамааралтай улс болохоор бид нар бол байгалийн энэ үзэгдлүүдээс болоод учрах эрсдэл өндөр байж болох юм. Уур амьсгалын өөрчлөлт ингээ усны алдралыг усны циклд нөлөөлөхөөс гадна одоо бидний ярианы сэдв болох цэвдгийн алдралд ингээд хүргэж байгаа. Тэгэхээр энэ цэвдгийн алдрал маань өөрөө бол маш олон үр дагавартай байж байна. Тэр нь нэгдүгээрт бол шууд барилга байгууламжтайхаа тогтцол тий аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой. Тийм тэгэлгүй яг түрүүн тайлсан манай улсын одоо эдийн засгийн бүтц нь ялангуяа хөдөө аж ахуйн салбар ус голлох бүтц гэж явдаг. Тэгэхээр мал аж ахуй, газар тариалан саяын таны дурдсан уул уурхайн салбар ч гэсэн энэ цаг уурын өөрчлөлт тэрийг дагсан байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөллөөс болж маш их өндөр эффект авдаг. Тэр нь бол одоо амжиргаа, нийгмийн эдийн засаг, эрүүл мэнд талаас, эдийн засаг талаас ийм сөрөг нөлөөллүүд байгаа шүү дээ. Дахиад уур амьсгалтай холбоотой нэг зүйлийг эргээд тодруулчих гэж бодож байгаа. Уур амьсгалын өөрчлөлт нийгмийн эдийн засгийн салбарт хэрхэн нөлөөлж байна? Та дэрийг бас энгийнэ. Тэгэхээр одоо 2 градусаар нэмэгдэхэд биднэрт ямар өөрчлөлтүүд орцсон байна? Ирээдүйд одоо 3 градус, 5 градусаар нэмэгдэхэд одоо ямар өөрчлөлтүүд орох вэ? Гэт ингээд төсөөлөө бодохоор энэ одоо бүх салбарын хувьд тий тухайн хувийн хувьд ч гэсэн хувийн амьдрал ахуй тий энэ салбарын ямар их асар их өөрчлөлт гарахыг бол ер нь бол төсөөлж болох байх гэж би бодож байгаа. Тиймийн тулд одоо 2050 он гэхэд дэлхийн дулаалалтыг одоо өөдөр 1800 оноос хойш одоо 1.5 градуст одоо барина. Яг хоо илүү эрсдэлтэй тооцох юм бол 2 градуст бол барина гэсэн зорилтыг нөгөө Парисын хилцээр чинь тавьчаад ингээд ажиллаж байгаа шүү дээ. Цэвдэг судалтай холбоотой зарим мэдээллийг сонирхоод студидд эргээд уулзъя. Цэвдэг гэж юу вэ? Цэвдэг бол олон жилийн турш бий болсон хөлдөө хөрс чулуулаг. Өөрөөр хэлбэл 2 эсвэл түүнээс олон жил тэгээс доош хэмд оршиж байгаа хөлдөө хөрс чулуулаг юм. Хүйтэн уур амьсгалтай өндөрлөг газарт цэвдэг тарахдаг бөгөөд дулааны улиралд цэвдэгтэй хөрс чулуулаг бүрэн гүйцэтгэсэж хайлдгүй. Цэвдэг нь хурдас, чулуулаг, хөрс төрөл бүрийн хэмжээтэй мөснөөс бүрднэ. Хөлдөө төлөвт оршдог төрөл бүрийн материалаас бүрдсэн учраас цемент шиг л үл нэвтрүүлэгч давхарга юм. Орчин үеийн цэвдэг нь сүүлчийн мөслөг хүйтрэлийн үед үүссэн. Цэвдгийн дээд хэсэгт зуны улиралд гисдэг өвлийн улиралд бусаж хөлддөг нэмгэн хөрсний үе давхарга байдаг. Үүнийг идэвхтэй давхарга гэдэг юм. Идэвхтэй давхаргын гисэлтийн зузаан нь хэдэн 10 см-ээс хэдэн метрийн хооронд хэлбэлцэж байдаг. Нөгөө талаас цэвдэг нь 1500 м хүртэлх гүнд тохиолдох боломжтой. Цэвдэг гэсвэл юу тохиолдох вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктикийн зун илүү дулаан, урт үргэлжлэх хандлагатай болж жилээс жилд идэвхтэй давхаргын зузаан нэмэгдэж байна. Хэрвээ идэвхтэй давхаргын гүн улам их нэмэгдэвэл энэ нь өвлийн цагт ч буцаж бүрэн хөлдөж чадахгүй хүрнэ. Энэ шалтгааны улмаас цэвдэг жилээс жилд багасдаг. Хүмүүс цэвдэгтэй бус нутагт барилга байгууламжийг барихдаа хатуу батуух гадарга дээр барьсан тул газрын гадаргад өөрчлөлт орохгүй гэж таамагладаг. Гэвч цэвдэг алдарснаар газрын гадарга өөрчлөгдөж үүний улмаас
дэд бүцэс эвдрэх нурах үзэгдэл ажиглагддаг юм. Өндөрлөг болон уулархаг бүс нутагдах цэвдгийн алдрал нь хөрсний гулсалт үүсэх болон хадчулуу нурах эрсдлийг бий болгоно. Цэвдгийн алдрал нь экосистем зөргөөр нөлөөлдөг. Цэвдэг нь усыг газрын гүн рүү нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй ба устдад давхаргын цэвдэг алдарснаар тухайн устдад давхарга газрын гүн рүү нэвчдэг юм. Нуурууд болон ус намгарах газар ширгэх үзэгдэл нь мөн цэвдгийн алдралын улмаас явагдаж байгаа үзэгдэл юм. Цэвдэг тус органик материалуудыг асар том хөргүүр шиг өөртөө хадгалж байдаг. Хөлдөө органик материалууд их хэмжээгээр гисж задралд орсон тохиолдолд дараагийн 100-д эсвэл дараагийн хэдэн 10 жилүүдэд их хэмжээний хүлэмжийнхийг агаар мандалд алдах хандлагатайг эрдэмтэд тогтоосон. Та бол одоо Антарктид судлалын чиглэлээр ажилладаг бас цөөхөн эрдэмтдийн нэг. За Антарктидыг бол мэдээж бол хамгийн салхитай, хамгийн хүйтэн ийм төв байгаа. Антарктидд очиж судалж явах тэр судалгаа яг ямар наривчлсан чиглэлтэй байсан бэ? Миний дэд эрдэмтний судалгааны ажил бол Монгол орны цэвдэг хурдсны доорх усыг ашиглах чиглэлийн ийм ажил байсан. Монгол орны энэ сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр нутгаар бол хойд туйлын цэвдгийн хамгийн уртлын хил өнгөрч байгаа. Энэ хилийн өөрчлөлт бол жил тусам бол хоошилж байгаа. Монгол оронд бол илэрхий цөлжилт бол ажиглагдж байгаа. Дулаарлт бол ажиглагдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол бид нар глобал цагуурын өөрчлөлт Антарктид судлалын Антарктидын цагуурын өөрчлөлтөд одоо уялдуулж өгөх одоо бидний хамгийн том суурь судалгааны ажил байх юм а гэдгийг ингэж тогтсон юм байна. Цэвдгийн Монгол орны цэвдгийн одоо хилийн өөрчлөлт цэвдэг устж үгүй болж байна гэдэг бол бидний хувьд Монгол орны хувьд энэ глобал цагуурын өөрчлөлтийн хувьд бол муу талтай. Энэ бол цөлжилт явж байгаа хамгийн гол шинж чимдэг. Газрын гүнд хуралдан тогтсон тэр мөс ус бол устж үгүй болсноор түүн дээр ургадаг ургамлын бол одоо муугаар нөлөөлж байгаа. Тэнд одоо газар хураашж байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань глобал цагуурын өөрчлөлттэй холбоотой ялангуяа глобал цагуурын өөрчлөлтөнд Монгол орны энэ цэвдгийн хилийн өөрчлөлт бол нэг индикатор нь болж ордог юм байна. Тийм ч учраас монголчууд бид Антарктид судлалын ажилд суурь судалгааны ажлыг бол оруулсан. Дэлхийн өмнөд туйл байна уу? Дэлхийн чэйжин дээр байгаа Монгол улс байна уу? Энэ бол нэг л амьд организм. Тэгэхээр аль нэг газар өөрчлөлт гарч ил байгаа бол энэ дэлхийд гарч байгаа өөрчлөлт гэсэн үг. Тэгэхээр нийгмийн эдийн засаг талаас нь одоо ач холбогдлыг үнэлэх юм бол мэдээж цэвдэгтэй газар бол илүү одоо ургамал сайтай, ой модтой, тэгээ ядаж нөгөө рекреацийн аялал жуулчлалын тэм бүсүүд хөгжих бололцоотой тэгж ойлгож болох уу? Мэдээж нийгмийн эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлж хэлвэл цэвдэгтэй газар байсан сумын төвүүд одоо нөгөөдөг барьдаг тийм юмсууд үүдэг. Шинжлэх ухааны үндэс найлхидын шийдсэн асуудал ч гэдэг. Юу цэвдэгдэр одоо бүхэл бүтэн Канада гэдэг соёлтой улс байж байна, Аляск бодол байж байна тийм ээ. Оросын одоо өчнөө одоо энэ Сибирь тэр чигээрээ цэвдэг өнцөж өчнөө хот тосготууд байж байна. Тэгэхээр үнийг бол тэр одоо байш барилга барихад нь учруулдаг хүндрэл гэдэг талаас нь ойлгуул одоо нийгмийн эдийн засгтаа жоохон одоо бэрхшээл гэж ойлгож болно. Гэхдээ үнийг бол шийдэж болох асуудал. За Монгол орны хувьд аваад үзэх юм бол одоо нэг 31 орчим сум суурин тосхон цэвдэг дээр байрлаж байна. Эдгээр одоо сумын төвүүд бол бүгдээрээ ямар нэгэн байдлаар одоо эвдэрсэн, хагарсан, цуурсан барилга байгууламжтай. Энэ бол цэвдгийн сөрөг нөлөөнөөс улбаалж. Гэтэ тэрийг шийдэх бололцоонууд зөндөө байгаа. Энийг бол шийдэх бололцоо зөндөө байгаа. За бас нэг үзүүлж байгаа нөлөө бол цэвдэгтэй газар нутгуудад одоо ус хайж олоход бас нэлээд төвөгтэй байдаг. За Монгол орны хэд хэдэн сум бол өвлийн цагт бол одоо цэвдэгтэй нь улмаас ямар ч усны одоо хангамжгүй оршиж байгаа тийм газрууд бол байна. Яг гэх юм бол худаг гаргадаг, буцаад нөгөө худаг нь
хүлтчүүд байдаг цэвдгийн нөлөөнөөс. Гүний ус хэрэглэх шаардлага байдаг. Гүний ус авах дээр цэвдгийн нөлөөллөөс болоод бол асуудал үүсэж байгаа шээ. Ер нь бол одоо байгаль цагуурийн нөгөө өөрчлөлттэй холбоотойгоор цэвдэгмийн тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж идэг. За тэгвэл цэвдэг курсын дээр инженерийн барилга байгууламж, барилга байшин, зам гүрийг барих Монгол улсын норм стандарт гэж өнөөдөр хүчин төгөл мөрдөгдөж байгаа норм стандарт байж байгаа. За тэр норм стандартууд маань бол өнөөдрийн одоо энэ байгаль цагуурийн нөхцөлтэй бол нийцэхгүй байна гэдгийг бол энэ одоо гараад байгаа эвдрэл гэмтлүүд бол нотолж байгаа. Жил болгоны өвөл Улаанбаатар хот. За тэр дундаа одоо сууршил байгаа бүс нутагт хайлаа үүсэж маш олон одоо өрх гэрийг дайжих, за усанд автуулах. За бүр цаашлаа ярих юм бол одоо улсын онцгой объект хүртэл нөлөөлөх хүртэл ийм одоо зүй тогтлоод илэрчээд байгаа. Яг нэг уур амьсгал нь одоо ингээл жилээс жилд өөрчлөгдөд явах юм бол манай улсын нийгмийн эдийн засагт бол энэ нөлөөлөл бол их эмзэг хүн дээр тусах нэ гэж харагдаад байгаа юм л да. Ер нь монголчууд бид чинь энэ талд их уламжлалтай ёс саншилтай суучтай тийм ээ. Энэ ёс саншлаа ингээ хатгалаад одоо байгаль дэлхийдэгээ харьцдаг, түүнийгээ цэвэр ариун авч явдаг тийм ээ. Түүнийгээ тахитыг шүтдэг. Чин хүн тахин шүтнэ гэдэг бол шашны үйл явдлаас ихээсээ өөлөө хүмүүсийн оюун ухааны байгальтай харьцах тийм нэг харьцаа гэж бас би заримдаа боддөг. 3 саятахгүй бид нар. Бидний үзүүлж байгаа нөлөө бол байгаа. Зам харгуугаас эхлүүлээд тийм ээ. Уул уурхаагаас эхлүүлээд малын эмэлчээрээс эхлүүлээд их чинь л одоо хөв хүмүүсээс эхлээл эн чинь ирж байна шүү дээ. Эдгээр мөгдөрөө нийлж байж л тэр нийгмийн асуудал болж нийгэм маань байгальтай харьцаа болж эхэлж байна шүү дээ. Монгол улс экологийн хувьд нэг эмзэг орон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл түүний сөрөг үр дагаврын талаар хийсэн судалгаагаар дэлхийн дулаарлан манай орны байгалийн бүс бэлчээр усны нөөц мөнгө цас цэвдэгт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Байгаль экологийн тэнцвэртэй орчин тогтвортой хөгжихийн тулд эрдэмтдийн судалгааны ажлууд асар өндөр үүрэгтэй юм. За ирээдүйн одоо уур амьсгалын өөрчлөлтийн тооцоогоор цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бол энэ одоо өнөөдрийн явж ирсэн энэ байдал бол хадгалагдана. За жишээлбэл одоо ирээдүйд жишээлбэл уур амьсгалын үндсэн элементээр ярих юм бол аарын температур бол нэг энэ зууны одоо 50-аад он гэхэд бол нэг 3 орчим градусаар энэ зууныг төгсгөл 2080-ад оны одоо төгсгөлд бол 5 градусаар нэмэгдэхээр байгаа. Монгол орн маань өөрөө маш бага хэмжээний өөрчлөлтөнд маш мэдрэмтгий тийм онцлогтой экосистем бүс нутагт оршиж байгаа. Тэгэхээр бол энэ үднээс бол Монгол орн бол уур амьсгалын өөрчлөлтөнд маш эмзэг улс орно гэж тодорхойлж болно гэсэн. Манай Монгол орн шиг ийм өөрөө ийм одоо эмзэг тийм уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг ийм бүс нутагт оршиж байгаа. Энэ экосистем дотор бол тэнд нөгөө одоо цэвдэг тий. За тэгээд одоо бүс мөнгө цас ч юм уу гих мэтлэнгээр одоо энэ компонентууд нь бол өөрсдөө маш чухал одоо үүрэг оройтойгоор оролцож байдаг. Ямар учир шалтгаанаар энэ цэвдгийг одоо энэ эмзэг байдалд одоо нөлөөлөх гол хүчин зүйл гэж авч үзэж байгаа. Монгол орны цэвдэг маань өөрөө яг одоо энэ Сибирийн бүс нутгийн өмнөд захад оршиж байгаа учраас маш их хэмжээний эмзэг тэг градустай ойрхон градустай учраас жоохон хэмжээний өөрчлөлт ороход л маш хурдан одоо хувьсаж алдарж үгүй болох тийм зүй тогтол онцлогтой байж байгаа. Одоо 71 онд юм байж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 29% болоод багасцсан гэдэг энэ. Гэхдээ тэр багассан цэвдэг маань гол төлөв ямар цэвдэг алга болоод байна гэхээр Монгол орны тохиолдын тархалтай бүс нутгийн хил маш их хэмжээгээр хоошоо ухарсан байна. Тохиолдын тархалтай бүс нутгийн цэвдэг маань бол хаана оршиж ийнэ гэхээр тийм булаг шандын ойр орчим, жижиг голуудын хөндийд чиг намагтай хөрсөнд дарахна гэж байгаа байхгүй. Тэр булаг шандын ойр орчим, тэр чиг намагтай газар чинь өөрөө нөгөө талаас малын нөгөө төвлөрлийн цэг болоод гэж байгаа. Нөгөө бол мал өөрөө зөвхөн бэлчээр байгаад болохгүй, мал дээрээс нь ус хэрэгтэй болно тийм. Тэгэнгүүт усаа дагаж мэдээж мал аж ахуйн тэнд төвлөрд ирчин. Тэгвэл тэр мал аж ахуйч нөгөөх жижигхэн тийм арал хэлбэрийн, толб хэлбэрийн цэвдэг дээр хит их төвлөрөд ирэхээр тэрийгэ талхалдуулаад тэр доороо цэвдгээ гисгээгээд ирэхээр тэрний чиг намаг нь алдраад тэр булаг шанд ширгээд тэгээд хуурай газар болох цөлжих тэр процесс нь шүү идэвхжээд явдаг гэж. Цунами талаа хар салхи гэдэг энэ зүйлүүд болдгоо. Байж яагаад ингэж эмзэг байдал нь өндөр гараад байдаг юм бол. Монгол орны хувьд бол яагаад ингэж өндөр жагсагддаг гэхээр за манай орны бол физик газар зүйн онцлог байна. Далай тэнгисээс аслагдсан
За өндөр уусаар хүрээлэгдсэн далайн түвшнөөс дээш бол нэг 1500 км орчим дунджаар өргөгдсөн. За тэгээд бол энэ их газрын одоо их чихтэй Сибирийн их чихтэй энэ бүсээс одоо энэ цөл одоо хээрийн одоо хуурай бүсийн яг савсрын бүсд байрладаг. А энэ онцлогуд нийлээд Монгол орн бол энэ уур амьсгалын өөрчлөлтөнд бол одоо эмзэг одоо энэ байдлыг бол бий болгодог. Одоо 2002 оны үед бол нэг 730 орчим мөсөн голууд байсан бол одоо 2018 оны байдлаар мөсөн голын тоо цөөрч 640 орчим болсон байхад бол нийт мөсөн голын талбайн хэмжээ бол одоо 1940 оногтой харьцуулахад 2018 оны байдлаар 34 орчим хувиар багассан юм байна. Цэвдэгт ялангуяа хойд бүс нутгуудад бол цэвдэгт хөрс маань өөрөө одоо маш зузаан үе давхарга байж байгаа. Манайх бол харьцангуйгаар нэмэгхэн одоо Сибирь эднэртэй, Сибирь, Аляск эднэртэй харьцуулах юм бол гэхдээ бусад одоо ялангуяа Аляск эднэрт асар хэмжээний хөрс өөрөө ингээд нөө хөлдөө байж байгаа. Тэгэхээр энэ хөлдөө хөрс гэдэг маань юу гэсэн үг вэ гэвэл хөрс маань асар хэмжээний нүүрстрөгчийг өөртөө агуулж идэг. Хамгийн одоо сүүлийн тооцоололоор бол 3000 гигатон нүүрстрөгч хөрсөнд агуулгадж байна гэж тооцоод байгаа ойролцоогоор. Тэгтэл харьцангуйгаар агаарт бол ерөөсө 750 гигатон нүүрстрөгч агуулгаддаг байх жишээтэй. Тэгэхээр энэ хөрс гэдэг маань өөр асар хэмжээний одоо юу гэдэг нүүрстрөгчийг агуулдаг нэг одоо сав гэдэг юм гэдэг нь ойлгомжтой байгаа. Энэ маань өөрөө микробиологийн үйл ажиллагааны үр дүнд бол тодорхой хэмжээнд агаарл ингэж тэр нүүрстрөгчийг алдаад эргүүлээд ургамлаар дамжуулаад тэр ургамлын фотосинтезээр дамжуулаад ингээд хөрсөндөө нүүрстрөгч орж идэг ийм динамиктай байдаг. Тэгэхээр цэвдэгт хөрс гэдэг бол ерөөсөө тэр динамикийн дунд нь таслаад асар хэмжээний нүүрстрөгч хөрсөндөө агуулад тэгээ хөлдөөцсөн байгаад байгаа. Тэр үе давхар гэдэг байгаа гэсэн үг. 10 хэдэн мянган жилийн өмнө тэр их хэмжээний нүүрстрөгчийг өөртөө агуулад ингээд сайхан хөлдөгөөд эргээл одоо юу гэдэг уур амьсгал дулаархын хэрээр энэ цэвдэг хөрс маань гисгийн хэрээгээр тэр одоо хөлдөө нүүрстрөгч маань микроорганизмд хоол болоход бэлэн болоод гисгээгээд ирчлээ гэсэн үг. Метан хийн ялгарл байдаг. Тэгэхээр ялангуяа одоо юу гэдэг энэ нуур термокарстын нуурууд үүсэх энэ нөхцөлд байдалд бол энэ дээр микроорганизмын үйл ажиллагаа идэвхжсэний улмаас тэндээс бол метан хийн ялгаралт ихээхэн гарч ирэх нөхцөл байдал бий болж байдаг. Хэрвээ одоо яг энэ байдлаараа ингээд уур амьсгалын өөрчлөлт явагдах юм бол хэрвээ энэ цэвдэг ингээд алтрах юм бол энэ төлөв байдал маань ямар хэмжээнд шилжиж өөрчлөгдөх вэ гэдэг тэр судалгааг бол хийх нь бол бас нэлээд чухал судалгаа болох болов гэж бодож байна. Монгол орнд одоо яг цэвдгээс ялгарч байгаа хүлэмжийн хийн судалгааг бол өнөөдрийг хүртэл бол хараахан хийгдээгүй учраас манай салбарын одоо эрдэмтэд багаараа энэ чиглэлийн судалгаан дээр одоо анхаарал тавиад мөн одоо төсөл хөтөлбөр санаачилж одоо хятад Монголын хамтарсан төслийг бол 2020 оны 1 сараас эхлүүлээд ингээд амжилттай явж байна. Цэвдгийн тархалтыг та одоо дэлхийн хэмжээнд цэвдэг ямар хэмжээгээр тархсан байдгийг Монгол улсын хэмжээнд ямар тархалттай байгаа? 2019 онд бас Монголын эрдэмтэд оролцсон одоо цэвдгийн тархалтын зураглал гаргасан. Энэ бол хамгийн сүүлийн юм ээ. Одоо энэ хүү ажилд бол одоо манай газар зүйн ёглын хүрээлэнгээс бас эрдэмтэд судлаачд оролцсон байгаа. Нийтдээ бол дэлхийд дээр нэг 48 улс орны газар нутагт цэвдэг ямар нэгэн хэмжээгээр тархаж байна. За эдгээр одоо орнуудаас тархалтын хэмжээгээр эхний давд Оросын улбооны улс, Канада, Хятад, Америкийн нэгдсэн улс, за тэгээд Монгол гэсэн улсууд орж байгаамаа. Монгол орны Алтай хангай хөвсгөл хинтийн улсад цэвдэг голлон тархсан байдаг. Манай орны газар нутагт тархсан цэвдэг нь өндрийн болон өргөргийн зүй тогтлоор өөрчлөгддөг онцлогтой. Нөгөө талаас Монгол орны цэвдэг нь Дорнод Сибирийн цэвдэгт бүс нутгийн өмнөд захад оршдог. Тэг хэмд ойрсох хасах температуртай, ийм температуртай мөн уулархаг хуурай гандуу бүс нутгийн цэвдэг нь дулаархаас гадна гисэж үгүй болдог онцлогтой. Иймээс уур амьсгалын өөрчлөлтөнд дэмжиг өртөмтгий юм. Монгол орны хойд бүс нутаг ба уулсын өндөрлөх хэсэгт үргэж исэн ба тасалдан тархалтай цэвдэгтэй. Энэхүү геокриологийн зурагт үзүүлснээр Монгол орны нийт газар нутгийн 63% нь тасалдан болон
алаг цог хэлбэрийн цэвдэгтэй гэж тодорхойлогдсон байдаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 29.3% нь цэвдэг тархсан болохыг тогтоосон байдаг юм. Өмнө говьд орон говьс Ухбаатар, Говьсонбөр, Дундгав аймгаас бусад 16 аймгийн нутаг дэвсгэрт тасалдан алаг цог хэлбэрээр тархжээ. Уур амьсгалын өөрчлөлт одоо цэвдэгтэй шууд холбогддог. Уур амьсгалын өөрчлөлтийн индикаторыг цэвдэг үздэг. Хүйтэн төлөвт байгаа байгалийн нэг бүрэлдэхүүн хэсэг учраас дулаалт явагдах хэрэг цэвдэг өөрөө хайлж гисэж алга болж байгаа ч шүү дээ. Хэрвээ энэ цэвдэг устдаж алга болох юм бол за энэ манай гаригийн одоо экосистемийн төлөв байдал үндсэндээ тэр чигтээ өөрчлөгдөнө гэдэг одоо судалгаануудыг маш ихээр гаргаад байгаа л да. Манай Монгол орны онцлог байдгалд энэ дорнод Сибирь тархсан цэвдгийн зах хязгаар дээр орчид. Тийм учраас цэвдгийн температур нь өөрөө 1 градус буюу хайлах төлөвт ойрхон байдаг гэсэн. Нөгөө талаас тархалтын үед аваад үзэх юм бол газар бүхэн тархаагүй алаг цог байдлаар тархсан байдаг. Тэгэхээр одоо сүүлийн жилүүдэд одоо уур амьсгалын дулаалтын улмаас цэвдэг энэ ялангуяа манай орны цэвдэг маш ихээр доройтож муудж байгаа. За зарим нэг газруудад бол цэвдэг бүрэмсэн хайлж алга болох. Энэ бас эргэл нөгөө уур амьсгалын одоо дулаалтын нөлөө гэж үзэж болж байгаа. Тэгэхээр та түрүү хэлсэн шүү дээ уур амьсгалын өөрчлөлтөөс болж цэвдэг алдраад байна. Цэвдгийн тархсан талбайнууд багасаад байна жилээс. Дээр нь энэ цэвдгийн гүний температурууд өөрчлөгдөж явж байна. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бол Шинэ ухааны академийн газар зүйн экологийн хүрээлэн мэдээж олон улсын төсөл хөтөлбөр дээр нь бол дотоодын нөөц бололцоо энэ бүх зүйлээр нэг 200 гаруй цооногийг бол бий болгоод хэмжилт хийж байгаа. Тэгэхээр энэ цооногуудын хэмжилтээс ямар үр дүн харагдаж байгаа? Ямар одоо судалгааны үр дүнгууд гарч байна? За яг Монгол орны үед бол цэвдгийн температурыг бол 1960-аад оноос эхэлж хэмжиж гисэн байдаг. Монгол орны хэмжээнд бол нэг 100 гаруй 200-аад одоо зэг дээр цэвдгийн мониторинг янз шинжилгээний ажил байдаг бол хийж байгаа. Сүүлийн 10 гаруй жил бид бүхэн одоо Японы эрдэмтэд зам бусад олон улсын судлаачтай хамтарч Монгол орны цэвдгийн мониторинг сүлжээг 200 гаруй орчим зэгт бий болгоод байна л. За эдгээр одоо мониторинг сайтууд дээр хэмжсэн мэдээгээр бол одоо Монгол орны цэвдэг 10 жил тутамд 0.1-ээс 0.5 градус хүртэл дулаарч байна. 10 жил тутамд. Гэхдээ энэ мэдээж бүс нутгуудынхаа онцлог цэвдгийн тархалтаас хамаарч цэвдэг хэмжээгээр тархсан одоо хөвсгөл за мөн одоо дархтын хотхоор за хөвсгөл нуурын орчин бол нууруудын хэмжээ төвшин нэмэгдэх, нууруудын тоо нэмэгдэх зүй тогтол сүүлийн жилүүдэд ихээр ажиглагдаж байгаа. Энэ нь бол мэдээж тухайн цэвдэгт байсан одоо мөс хайлж ус суулж тухайн одоо газрын гадаргын усны хэмжээг нэмэгдүүлж явах жишээтэй. Мөн судалгааны үр дүнгээр бараг 100 орчим шин нуурууд бас нэмэгдэж одоо шинээр үүссэн байгаа. Энэ нь бол тухайн одоо цэвдэгтэй бүс нутагт одоо хийгдсэн судалгааны үр дүнгуудтай бол маш сайн давхцаж байгаамаа. Монголын цэвдгийн бараг 20% нь алдралд ороод байгаа. Зарим газарт алдрал хүчтэй явагдаж байгаа бол зарим газарт тогтвортой байгаа. Ялангуяа цэвдгийн урд хил орчмоор буюу Улаанбаатартай ойр хэсгээр цэвдэг гисч байна. Харин хойд хэсгээр буюу хөвсгөл хэсгээр цэвдэг тогтвортой байгаа. Өнгөрсөн үе маань Монгол оронд 3 удаа мөслөг болсон байгаа шүү. Та нар бодоо Монгол орн. Зөвхөн Монгол оронд. Одоо сүүлийн 12 мянган жилийн өмнөх хүртэл явагдсан хүүтрлийн үр дүнд Монгол орны цэвдгийг бий болсон гэж ихэнх судлаачид үздэг. Мөслөгийн урд захаа үсчихсэн чойр. Одоогийн манай чойр Гомсонбор аймагт чинь мөнгө цэвдэгтэй байсан байгаа шүү. Бидний бүр баталгаа байгаа. Одоо энэ чинь сүүлийн гисээр хойш байгаа нугараад явна бүр байхгүй болох нь шүү. Мөнгө цэвдэг байна гэсэн тий. Дулаарлын нөлөөгөөр энэ цэвдгийн хил бол улам бүр хойшлсоор байгаа. Улаанбаатар хотын нутагт байсан цэвдэг бол ерөнхийдөө устж өгөө боллоо. Налаахад Монгол улсын цэвдгийн ажиглалтын одоо бүхэл бүтний станц бол байсан. Энэ станцд бол одоо ажиглах цэвдэг бол болцсонгүй. Тэгэхээр ер нь бол цэвдэгтэй бус нутагд бол хүн амьдрахад илүү таатай байдаг. Ягаад гэвэл одоо айн бүрхөвч за тэгэл усны одоо маш хүртээмжтэй байдал гээд олон ийм давуу талууд бий. За эсвэргээр мэдээж бол тэн дээр инженерийн байгууламжууд барьж төлөвлөх
тэр зүйлсүүдээр бол хүндрэлүүд гардаг, сөрөг нөлөөллүүд бий болдог. Гэхдээ энийг бол цэвдэг судлаач, инженерийн цэвдэг судлалаар ажилладаг за олон одоо бас эрдэмтэн судлаачид шийдлүүдийг тодорхойлсон байгаад байдаг. Тэгэхээр энэ талын судалгаа ер нь хэр хийгдэж байна? Инженерийн цэвдэг судлал гэж одоо бас нэг салбар бол байдаг. Тэр нь бол мэдээж одоо барилга байгууламж зам гүр цэвдэг дээр барихтай холбоотойгоор үүсч гарч ирж хөгжсөн байдаг. Тэгэхээр одоо дэлхийн нийтээр өнөөдөр бол энэ цэвдэг дээр чинь барилгыг барьдаг арга аргачлал байдаг юм байна. Тэр арга аргачлалаар нь барилга бариул тэр барилга нь бол доктортой урт хугацаанд бол ашиглах болцоотой байна гэсэн хэмжээ судалгааны ажлуудыг хийгээд тэгээд одоо тодорхой хэмжээний үр дүнгууд гараад барилга байгууламж баригдсан манахаас одоо илүү цэвдэг тархсан энэ Оросын холбооны улс байж гэн за Хятад улс байж гэн тийм за тэгээд Америкийн нэгдсэн улс байна Канада их энэ улс орнууд ч нь бол цэвдэг дээр барилга байгууламжаа бариад тэрийг ашиглаад урт хугацаанд доктортой ашиглаад ирж байгаа. Гэтэл манад бол одоо яаж юм нэхэр ерөөсөө 1970 80-аад оны үеэс уламжлагдаж ирсэн арга аргачлаараа бариад идэг байхгүй. Цэвдэг тархсан одоо сумсуурин газруудын барилга байгууламжийг одоо тогтвортой ийм зураг төслийн шийдлээр хангах ийм шаардлага байна. За 3 дугаарт бол инженерийн дэд үтсийн барилга байгууламж дээр бол бас өөрийн гэсэн өрмөц шийдлүүдийг гаргах ийм одоо шаардлага байна. Хүн төрөлхтөн тулгараад байгаа байгаль эколог, эрчим хүчний асуудлууд уур амьсгалын өөрчлөлтөөр энгийн иргэндэж мэдрэгдэж байгаа өнөө үед бидний нэн тэргуунд хийх ёстой ажил юу вэ? Энэ талаар чухам ямар гарц гаргалгаа байгааг судалж боловсруулсан эрдэмтдийн яриа тэдний судалгааны үр дүн хэр чухал вэ? Цэвдгийн алдралыг ууруулахад бид нар одоо яах ёстой? Нэгдүгээрт мэдээж хэрэг хамгийн түрүүнд судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй гэдэг нь бол ойлгомжтой. Хэрв энийг бид нар яаж зөв зохистой хамгаалах вэ гэдэг дээр одоо юу гэдэг чиглүүлж ажиллах хэрэгтэй болов. Энэ дээр яг менежментийн зөв арга хэмжээ аваад гэдэг ч юм уу те. Тэгэхээр бид нэр одоо энэ хүлэмжийнхийг одоо бууруулахаас гадна одоо ашиглаж байгаа техник технологи бүх юм шинжилгээс гадна тасан зохисч амьдрах зайлшгүй ийм шаардлага тулгарч ирж байгаа. Тасан зохицохын тулд бол түрүү миний хэлсэн бол салбар болгон нөлөөллийн үйлгийг маш сайн хийсэн байх хэрэгтэй. Энэ нөлөөллийн салбаруудаар хийсэн нөлөөллийн үйлгэн дээр одоо үндэслэн тасан зохицох стратеги, технологи арга хэмжээгээ одоо боловсруулах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт тасан зохицох бодлого гэдэг бол зөвхөн байгууллагын орчны асуудал биш. За нөгөө талдаа бас зөвхөн нийгмийн эдийн засгийн асуудлаас харилцсан бүгдийн тул бид нар нэлээд Монголынхоо онцлог толгойж ойлгох хэрэгтэй. За үнийг ойлгохын тулд нэлээд судалгаа хийх хэрэгтэй л гэж байна. Хүнээс нөлөөлж байгаа юмыг бол хязгаарж болно, багасгаж болно, зохицуулж болно. Энэ бол зайлшгүй бидний хийх ажил. Хөрсийн хэвдрэлийн багасгах хэрэгтэй. Хүнээс хамаарч байгаа тэр хот орчмын бохирдлын асуудлыг хязгаарлах хэрэгтэй. Уур амьсгал өөрчлөлт зохицсон тийм ухаалаг. Тэгэхээс биш өөрчлөлтийг зогсоож чадахгүй. Энэ бол одоо хүний юунаас сэтгэс асуудал шүү дээ. Тэгээ энийг одоо бас одооноос эзэмтэй нийгмийдээ ингээд урьдчилан сэгийг янз бүрийн арга хэмжээ авч байгаа байх л да. Тэгээ хятад бол энийг нэлээд сайн хараад тэр нэг бүс нэг зам гээд баруун хойшоогоо Төв Аз руу, Дунд Аз руу одоо чийшээгээ чиглэсэн хөгжлийн замаа ингээд тодорхойлж байгаа. Та өөрийн удирдах буй лабораторийн тухай танилцуулаач. Яагаад хүйтэн мандлын судалгаа Хятадд чухал байгаа юм бэ? Энэ лаборатори хизээ байгуулагдсан юм бэ? Танай тэргүүлэх судалгаа юу вэ? Бид мөслөгийн хим физик шин чанарын өөрчлөлтийг судлах, ажиглах мониторингийн сүлжээг бий болгосон. 2013 онд улсын гол лабораторийн захирлын албан тушаалд ирсэн. Одоо хүртэл 6 жилийн турш хүйтэн мандлын хим шинж чанар хөдөлгөөний судалгааг хийж байна. Шинжлэх ухааны үүднээс хүйтэн мандал маш чухал да. Хүйтэн мандал хатуу төлөвт орших маш их хэмжээний ус агуулж байдаг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг. Хэрвээ дулаарвал мөслөг цэвдэг хайлна. Үүнээс үүдээд хүйтэн мандлын хэмжээ буурна. Цасан бүрхөвч цэвдэг алдарвал уур амьсгалын өөрчлөлтөд шууд нөлөөлнө. Мөслөг бол уулархаг бүсэд ундны их үүсвэр. Хэрвээ хайлж үгүй болвол бидний ундны их үүсвэр үгүй болно. Хуурай уур амьсгалтай бүсэд өндөр уулын мөслөг болон цэвдэг нь усан хангамж юм л да. Тийм учраас энэ нь тогтвортой хөгжилд маш чухал ач холбогдолтой.
Танай Монгол улсын алтай мөслөгч маш чухал ач холбогдолтой. Хүйтэн мандлын өөрчлөлт нийгэм эдийн засагт нөлөөлнө. Хэрвээ мөслөг маш түргэн хайлвал байгалийн гамшиг, эрсдэлд үзэгдэл, хүчтэй шорон шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл болно. Хэрвээ хүйтэн мандал байвал цан чаргаар гулгах гэх мэт жуулчлал хөгжүүлж болно. Энэ бүхэн хайлчвал бас л орон нутгийн эдийн засагт нөлөөлнө. Лабораторийнхоо хүний нөөцийн тухай яриач хэдэн судлаач ажилладаг вэ? Манайх судлаач профессор, туслах профессор нийлээд 93 ажилтнтай. Бас 110 орчим магистр болон докторийн оюутантай. Үндсэн ажилтнаас олон судлаач оюутантай. Мөн 20 гаруй докторийн дараах судалгаа хийж буй судлаачдтай. Нийтдээ 200 гаруй гэж хэлж болно. Хятадын лабораториуд зэрэглэлтэй байдаг. Манайх улсын гол лаборатори. Засгийн газраас жилд 8-аас 12 тэрбум юанийн санхүүжилт өгдөг. Хятадын шинжлэх ухааны академи мөн олон лабораториудтай, тэдгээр нь боловсролын яамны дэмжлэгтэй боловч улсын гол лабораторитой харьцуулахад санхүүжилт багатай байдаг. Түүнчлэн улсын зэрэглэлтэй өөр судалгааны лабораториуд хөгжиж байна. Жишээ нь Чин давуугийн далай судлалын улсын гол лаборатори. Засгийн газар үүнийг хөгжүүлж байна. Гэвч яг тогтворжиж төлөвшөөгүй байна л да. Манай лабораторийн систем аль хэдийн тогтворжсон баг багаар өргөжин тэлж байна. Би гэхдээ уур амьсгалын өөрчлөлт судалдаг. Та зөвхөн судалгаа хийдэг, судалгаа хийхийг хүсдэг бол танд судалгааны тэтгэлэг, төсөл олдно. Бидний авч байгаа судалгааны дэмжлэг бол Америк нэгдсэн улсаас хэд дахин их. Танд 100 төслийн санал байлаа гэхэд 20%-аас илүү нь дэмжлэг олж чадна. Америк нэгдсэн улсад бол 10-аас бага байхаа. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд санхүүжилт өгөх нь элбэг. Энэ бол судалгааны талбараас хамаарат маш их ялгаатай. Яагаад гэвэл Хятадын зарим судалгаа аль хэдийн дэлхийн хэмжээнд хүрчихсэн. Зарим нь дэлхийн түвшинд хүрэхэд ойрхон байна. Энэ бол нөлөөлөл эцсийн үр дүн. Сайн судлаачийг хэрхэн тодорхойлох вэ? Сайн судлаач гэж хэн бэ? Бодлоо хуваалцахгүй юу? Одоогоор суур шинжлэх ухааны судлаач, суур шинжлэх ухаан гэдэг нь нотлогоо баталгаат үр дүнг нийтлэх. Бидний чадамж, бидний үнэлэмж нь судалгааны үр дүнгээ олон улсын сэтгүүлд хэвлүүлснээр баталгаажна. Ийм бол үнэхээр сайн судлаач. Олон улсын сэтгүүл гэдэг нь таны үр дүнг олон улсын төвшөнд зөвшөөрч байна гэсэн үг. Хэдий олон чанартай өгүүлэлтэй байна, төдий ч нэ сайн судлаач байна гэж ойлгож болно. Миний бодлоор сайн судлаач бол олон улсын төвшөнд идэвхтэй нөлөөтэй байх ёстой. Жишээлхэд миний бие олон улсын цэвдгийн холбооны удирдах зөвлөлд сонгогдож байсан. Цэвдгийн холбооны удирдагчаас би асуусан. Та намайг яаж таньдаг вэ гэж. Тэр би чамайг Google Scholar-аас мэднэ. Тэр миний бүтээлийг өгүүллийг үзээд чи бол сайн туршлагатай судлаач гэж дүгнсэн хэргэлдэ. Thank you. Yeah, very welcome. Монгол улсын эрдэмтдийн чадвар өнөөдөр ямар байна вэ? Ер нь олон улсад чадварын үнэлэмжүүд нь хэр явж байна? За наадах чинь бол их нийлмэл асуудал юм шиг байна. Хэрвээ хувь хүний потенциал гэвэл би бол ямар ч ялгаагүй гэж хэлнэ. Дэлхийн нийтэд өрсөлдөх яг цэвэр хувь хүний потенциалын хувьд бол ямар ч ялгарх зүйл бол байхгүй гэж би хэлнэ. Хоёрдугаар техник хангамж одоо бусад нөөцийн хувьд гэвэл бас ерөөд бол бүх хүмүүс мэдж байгаа хаана явж байгаа вэ гэдэг нь бол тодорхой. За би бол яг бусад шинжлэх ухааны байгуул салбаруудыг бол мэдэхгүй л да тийм. Цэвдгийн салбарт бол яг сүүлийн үед бол харьцангуй одоо нөгөө арай өмнөх үеэ бодоход одоо олон улсын төвшөнд бүтээл хэвлүүлэх нь бол илүү төлхөөл болж байгаа л доо. Тэгэл одоо өнгөрсөн жил бол манайхаас гарсан тэр олон улсын импакт фактортай сэтгүүл энэ төр хэвлүүлсэн бүтээлэнтэй бол ер нь бол бараг 10-аад бүтээл байгаа ах шүү. Тий, би бол ер нь дэлхийн түвшинд хөл нийлж алхаж чинь гэж ойлгож байгаа. Одоо биднээс одоо юу гэдгийг цагаагаар уур амьсгал тий энийг тооцоолоход бол маш өндөр хүчин чадалтай компьютер шар хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл 1 секундэд хэдэн тера үйлдэл хийдэг. Тэгэхээр бид нар дандаа ийм өндөр одоо үнэр хүртэх ихтэй ийм багаж тоонод хөрөмжөр болтоо байнга дутагч идэг. Хэрвээ энэ асуудлыг одоо жишээл шийдээд явах юм бол манай Монголын одоо эрдэмтдтэй бол дэлхийн түвшинд одоо хүрсэн ийм судалгааны ажил
эрдэм шинжилгээний өгүүлэлтэй өндөр одоо импакт фактор өндөр одоо сэтгүүлд бол өгүүлэлээ хэвлэх энэ боломжууд нь улам сайжирна л гэж харж байна. Чадвар хол байгаа. 2018 онд дэлхийн одоо олон орны 12 орны судлаач бид бүхэн хамтарч бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагсын цэвдгийн тархалтын зураг зохиосон байна. За энэ бол манай салбарын жишээн дээр аваад үзэж байна л. Нөгөө талаас бас нэг тулгамж байгаа асуудал бол мэдээж нөгөө санхүүжилт тоног төхөөрөмжтэй ихвчлэн уялдаа өвчтөг. Энэ маань мэдээж одоо бид бүхний чадвар гэх юм уу ажлын сайн үр дүн гарах үйл явцыг бууруулад идэг. За мэдээж бол одоо олон улсын түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлээд бүтээлээ нийтлүүлээд олон улсын түвшний журнал ингэ явж байгаа. Гэтэл одоо нөгөө талаас төрийн дэмжлэг хэр байна вэ? Яг шинэ ухааны салбарыг одоо бусад улс орнуудтай дүүцэх үгцээр манай улс дэмжиж чадчихна. Энэ тал дээр таны бодлоо. За яг төрийн дэмжлэг гээд аваад үзэхээр бол нөгөө тухайн улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний хичнээн хувийг бол шинэ ухааны салбартаа зарцуулж гинэ гэдгээр бол бас нөгөө дүгнэлт болох л байх л да. Хэрвээ тэгээд аваад үзвэл бол манай одоо шинэ ухааны салбарт зарцуулж байгаа төсөв мөнгө бол харьцангуй бага шүү дээ тийм ээ. Одоо бид бүгдээрээ л мэднэ бараг 0.1 хэдэн гэдэг лээ тийм. Тийм бага хэмжээтэй. 0.16. Тийм 0.16. Тэр бол одоо шинэ ухаанд зарцуулж байгаа одоо мөнгө бол харьцангуй бага. Гэхдээ манай одоо нөгөө талаас Монголоор мэн өөрөө бол тийм өндөр хөгжилтэй одоо Америк ч юм уу Хятад ч юм уу одоо энэ Япон, Солонгос гэх мэтлэн өндөр хөгжилтэй орны төвшөнд очсон орн бол биш. Одоо ядуу бүрэ тийм хөгжиж буй орны шатанд явж байгаа улс орн шүү дээ тийм. Тэр үүднээсээ бол манай төр захиргааны байгууллагууд бол өөрсдөө чадах хэмжээнд ямар нэгэн хэмжээгээр бол шинэ ухаанаа бол тодорхой хэмжээнд дэмжиж явж байгаа л гэж үзэж болох байх тийм ээ. Дэлхийн хэмжээнд судалгаа хийж байгаа юу гэдгийг бол одоо дэлхийн хэмжээнд одоо бүтээл гаргаж чадж гэнэ үгүй юу гэдгээр бол бас нөгөө талдаа хэмжигдэх ёстой л доо. Бидний хувьд бол одоо Монгол орны хэмжээнд Монголын цэвдгийн мониторингийн шүүлжээг одоо ингээд 200-аад цэг дээр бол хяналт шинжилгээ хийгээд сүүлийн одоо 10 гаруй жил бол тасралтгүй хэмжилт хийж байна гэдэг ингээд ярьдаг тийм. Тэр хэмжилт судалгааг бол зарим нэгэн дэлхийн эрдэмтэд бол Монгол орн бол одоо цэвдгийнхаа мониторинг бол маш сайн шүлжээ байгуулж чадсан. Монгол орны одоо бүх цэвдэгт бүс нутгийг бол жигд хамарсан тийм шүлжээтэй болж чадсан юм байна. Тэгээд дээрээ бол одоо маш сайн авч явж байгаа юм байна гэсэн тийм дүгнэлт бол гадаадын эрдэмтэн судлаач нар бас хэлж лээсэн л дээ. Тэр бол одоо бидний бүтээлийн үр дүн л дээ. Гадаад дотоодын олон эрдэмтэн судлаач нар хүрээлэн буй орчин, байгаль, экологийн асуудлыг наривчлан судлах, мөн тэдгээрийг зохицуулсан бодлого, хууль эрх зүйн орчин, хөөхний хандлага, экологийн боловсрол чухал болохыг батлан ярьж байна. Иргэд маань энэ талын мэдлэгтэй байж залуу судлаачид маань үүнийг наривчлан цаашин судлана гэдэгт итгэж байна. Анхааран үзсэн эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаарт бид бүхэн зөвлөж таны амьдралд сэдвээр хүргэх болно. Ер нь цэвдгийг энгийнээр томьёолвол юу гэж томьёолох вэ? Мэргэжлийн одоо бус байдлаар олон нийтэд ойлгомжтой. Цэвдэг гэж ер нь юу юм? Хөлдөө хөрсчл болог. Цэвдэг бол ус. Хөлдөө ус мөс шүү дээ. Газрын доорх ус. Уур хэлбэртэй байна уу? Одоо аршаан хэлбэртэй байна уу? Мөс хэлбэртэй байна уу? Тэр газрын доор байгаа ус. Газрын доорх ус байна гэдэг бол тэнд амьдрал байна л гэсэн. Одоо 2-оос дээш жил оршин буй хөрсчүүлүүлгийг цэвдэг гэдэг. Цэвдэг өөртөө органик материал, за мөн одоо ус буюу мөс маш их хэмжээгээр агуулдаг. За мөн хурцчлуулуудаас бүрэлдэхүүн бий болсон байгалийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Цэвдэг маань өөрөө газрын тодорхой гүнд байгаа яг цэм чиг материал гэж ойлгож байна. Тэгэхдээ цэвдэгт бол өөрийн тодорхойлт бас байгаа. Цэвдэг бол олон нэгдэлтэй одоо материал гэд тооцогддог. Энд хатуу эрдэс, за мөс байна, ус байна, хий байна. Ингээд олон нэгдэлтэй гэж тооцогддог.